Хучин зүйлтэй зурддаггүй эсвэл хучин замаар алхдаггүй ажиллаж ярахтаа тэр хүмүүсийн төсөөлдөг шиг энэ тэр хоригт баригддаггүй Бурхан бүх юм чөлөөлөгдсөн чөлөөтэй байдаг ямар ч хориг хязгаарлалт байдаггүй түүний хүн төрлөختөн давчирдаг зүйл нь бүгд ирэх чөлөөлөлт байдаг Чихнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм Тэр хүүхэлдээ эсвэл шавар баримал биш бөгөөд хүмүүсийн сүсэглэж шүтэн мөрөгдөг шүтэнүүдээс огтур Тэр боломд ирч хүчтэй хүн төрлөختөн давчир Чөлөөлөлт байдаг бүгд ам гэрэл бүгд ирэх чөлөөлөлт байдаг Учир нь тэр үнэн эм замыг агуулдаг бүгд ямар ч зүйл хазаарлагдалгүйгээр хийхээр зорьсон Яаж ч үнэлэх нь хамаагүй Тэр хийхээр зорьсон ажлаа огт тэнгэлцэлгүй хийх болно Тэр хэний ч үзлийг тоохгүй өөрийнх нь ажил болон үгийг буруудан жижигч өөрийнх нь шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрхийж тоохгүй Бүтээсэн зүйлийн дундаас хэн ч хүний Учир начир хүний төсөөлөл мэдлэг Эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж дүгнэж Бурханы ажлыг гутааж уймуулж хорлон сүйтгэж чадахгүй Түүний ажил болон түүний хийдэг зүйл ямар ч хориг байдаггүй Энэ нь ямар ч хүн үйл явдал зүйлд хазаарлагдахгүй Үүнийг ямар ч дасагнаж хүчингүй мууч чадахгүй Түүний шинэ ажлын тухайд бол тэр бол үрдийн ялгуусан хаан Аливаа дасагнаж хүчин болон хүн төрлөختний бүх тэр сүзэл торогдол Түүний хүлийн улан дор гişиглүүлдэг Тэрээр өөрийн ажлын шин үе шатыг хэрэгжүүлж байгаа нь хамаагүй Энэ нь гарцаагүй хүн төрлөختний дундуур нөөж төгж бүхий л орчлон ертөнцийн садгүй хэрэгжиж бүрэн амжилтад хүргэн лавтай Энэ бол Бурханы төгс хүчин мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл хүч чадал билээ Бурхан үг болон ажилдаа зарчимтай байдаг боловч ямар ч хориг